Өнөөдрийн мэндийг хүргэе шулмарсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ ээлжид тараа мэргээр уулзч байгаа маш их баяртай байна. Миний хумсыг хараа. Энэ нэг юм наадаг хумс би захиалж авдаг тобоос. Тэгээ өнөөдөр ийм гоё хумстай байна. Хүмүүсээс амар асуугаад байдаг болохоор харуулж байгаа шүү. Окей. За өнөөдрийнхөө мэргээр болохоор зэрэг хэдүүлээ таны glow up гэдэг та амьдралынхаа ямар талбар дээр яаж glow up хийж байгаа вэ буюу илүү сайжирж байгаа вэ, илүү үзэсгэлэнтэй болж байгаа вэ, илааршиж байгаа вэ, ангаагдаж байгаа вэ гэдгийг харах маш тийм эерэг уншлага болж байгаа. За нийтдээ 3 та бүхний харж ажиллан 3 групп байгаа. За эхний групп маань энэ 1-р групп, 2-р групп болон 3-р групп. За эдгээр чулуунууд руу анхаарлаа хандуулж байгаад аль нь тайлбар татагдж гин, аль нь нүдэнд нь хамгийн их тусаад байна тэрийгээ сонгоод болно. Хитрхээ хургуулж бодох шаардлагагүй. За ингээд танд чимээгүй бясалгаад сонголтоо хийх боломжийг олгоё. За 1-р группийн маань уншлагатай тутамирал та бүхнийхээ таны glow up гэдэг гоё сэдвтэй уншлагыг хийж өгөхөд бэлэн болсон байна. За юуны төрөнд энэчнээс чулууга харцгаая. За энэ чулуу маань болохоор зэрэг цэцэгт маань гэдэг одоо маш юм эмгтээлэг шинж чанартай чулуу байгаа. За цэцэгт маань чулуу маань ерөнхийдөө хүний манифест хийх чадварыг илүү сайжруулдаг гэж үздэг юм чулуу байдаг. Маш эмгтээлэг эрчим сайтай хүний хувилгаан хүрдэд одоо хурц үйлчилдэг юм гоё зөөлхөн маш зөөлхөн энергитэй юм чулуу байдгаа. За эхлээд хэдүүлээ болохоор бяцхан энерги шалгалт хийчихье. Яг би энэ мэрэгэн дээр заавал нэг амар учир зүггүй ер нь энерги шалгалт хийгээд шаардлагагүй гэж бодож байна. Яг үгүй гэхээр зэрэг хүлээж авсан хүмүүс маань өөрөө эргээр бодоод итгээд хүлээж авах юм бол дандаа айгүй гоё тийм эрэг мэдээллүүд ирэх ийм уншлага болж байгаа. За гэхдээ хэдүүлээ магадгүй ганцхан үзрөөр энерги шалгалт хий. За glow up юу хий групп. За 7-гийн зоос гарч ирсэн маань 7 of Pentacles. Тэгэхээр энэ жил болохоор зэрэг энерги шалгалтын дээр надад ямар мэдээлэл орж ирж байна вэ гэхээр хэдүүлээ ер нь бол угаасаа өөрийнхөө glow up дээр маш их анхаарж байгаа тий арьсааж арчлал биеэж арчлал эрүүл хооллох гэж хичээгээл тий ер нь ингэж байгаа хүмүүс бол үнэхээр зөв группээ сонгосон байна. Хараахан одоо яг бүр одоо нүдэнд харагдах хууц тий гарц баригдах хууц одоо үр дүнг мэдрээгүй байж болно. Гэхдээ ерөнхийдөө бол одоо энэ зүйл маань бол бүрэлдээд явж байгаа 70% таа явж байгаа ийм хүмүүс байна гэж харагдаж байна. Эхнээсээ баг зэрэг жоохон үл ялэг те одоо жишээлх юм бол дасгал хөдөлгөөн хийж байгаа бол өмнө нь хийдэг байсан дасгалуудаа арай илүү амархан хийдэг болсон явж байгаа ч юм уу те. Ийм хүмүүс бол зөв группээ сонгосон байна. За энэ бол ерөөсөө хамгийн гол эрчим нь байгаа. За мөн дээрээс нь энэ ажил карьертай холбогдчихж болно. Ямар ч үсэн ажил карьерийн талбар дээр нэлээд хичээж байгаа. Хичээл зүсгэлийнх нь үр дүн ерөнхийдөө нэг 70% таа харагдаж байгаа. Тэ баг зэрэг одоо дөнгөжл харагдаж эхэлж байгаа үе гэсэн. Тийм үе дээр явж байгаа хүмүүс бол үнэхээр зөв группээ сонгосон байна. За хажуугаар нь орж ирж байгаа мэдээлэлүүд юу вэ гэхээр хэрвээ одоо цэцэг тарих хоббитой, гэртээ ургамал ургуулах хоббитой, магадгүй гадаа ийм хүлэмж байгуулах хоббитой болох хүсдэг тийм хүмүүс бол зөв группээ сонгосон байна гэж үзнэ. Тийм энэ ч угаасаа нэг ургамлаа яг нэг ийм усалж байгаа хүн харагдаад байгааз. Тийм тэгэхээр энэчнээс надад яг тэр мэдээлэл нь орж ирж байна. За нөгөөтэйгөр болохоор зэрэг нэг юм жоохон шавар шалбааг нүдэнд харагдаад тах юм. Шавар мавартай газраар айгүй алхсан ч юм уу. Одоо хавар олж байгааг ч хэлэхгүй те. Монголд бол хавар олж байгааг ч хэлэхгүй. Тийм нэг юм шавар шалбааг тэгээд одоо нөгөө юуны усны гутал өмсөх шаардлагатай мардлагатай болсон ч юм уу те. Эсвэл юм ус нэвтэрдгүй гутал өмсөх шаардлагатай болсон. Гутал руу ус нэвтэрсэн ч юм уу нэг тиймэрхүү мэдээлэл ямар ч байсан орж иж байгаа гуталтай холбоотой. Тэг шинэ гутал авсан ч юм уу те. За тийм мэдээлэл орж ирж байна. За саяхан бас ууланд гарсан хүмүүс байгаа бол зөв группээ сонгосон. Ууланд гарсан эсвэл нэг юм байгальд алхалт хийсэн хүмүүс бол зөв группээ сонгосон байна гэж орж ирж байна. За жижиг мэдээллүүдээс бол ерөнхийдөө нэг л таарахад болдог. Гэхдээ гол одоо эрчим нь те саяны хэлсэн тэр нөгөө нэг зөндөө хичээж агаад хичээлийн зүтгэл нь
дөнгөжл харагдаж эхэлж байгаа. Магадгүй заримын хувьд энэ хичээл цэцэглийнхээ үр дүн жоохон чамлж байгаа хүмүүс бас зөв группээ сонгосон байгаа шүү. За тий яагаад ингэ хичээгээд байхад тий хангалттай одоо миний бодсон шиг хүлээж исэн шиг хурдан юм юу ирэхгүй байна. Тий өөрчлөлт ирэхгүй байна гэж бодоод байгаа бас байж болцсошгүй. За нэрээ шалгалт ийм байлаа. За одоо би болохоор зэрэг гол тодорхойлуулах хүзрөө нээж харцгаа хийдүүлээ. За та хэдийн маань сонгож орж ирсэн хүзрэл болохоор зэрэг 4 сэлэм гарч ирсэн байна. За тэгэхээр өнөөдрийн маань энэ уншлага бол таныг юу руу чиглүүлж байгаа вэ? Сахиусууд нь таныг яаж glow up хийгээсэ гэж хүсэж байгаа вэ? Юу танд хамгийн одоо glow up хийхэд таны эрүүл мэндэд, таны гоо үзэсгэлэнд те таны дотоод амар амгаланд юу хамгийн чухал вэ гэхээр зэрэг амралт чухал байдаг гэж гарч ирж байна. Beauty sleep гэж яриад байдаг шүү дээ. Ингээд хүн ер нь ингээд сайн уушиж чадах юм бол арьс үс те тэр байтугай ингээд жоохон ингээд гидс мэд хүртэл ингээд шүүйцэн босоод ирдэг те. Тэгээ сайн унтаж амрах үнэхээр чухал байна гэж харагдаж байна. Тэгээ энэ лүү ч бас ахиусууд нь таныг ерөнхийдөө чиглүүлэх хүсэлтэй байгаа шүү гэдгийг бол илэрхийлж байна л да. Тэгээ таныг илүү сайн амардаг байгаасай гэж хүсэж байгаа. Тэгээ ер нь бол нэлээд амардаг болохоор байгаа харагдаж байна. Ойрын ирээдүйд сайн шүүн ингээ бүх нам сайн унтах тий хангалттай одоо тэдэн цагийн ойр авах хангалттай байдیں۔ Тэр цагийнхаа ойрыг авах гэх мэтчлээ. За ямархуу амьдралын талбар дээр ямархуу байдлаар за юу орж ирэх вэ? Тэг glow up буюу одоо энэ маш гоё өөрийгөө юм сэргээсэн ийм үйл явц болох вэ гэдэг дээр болохоор зэрэг за цаг хугацаа гарч ирж байна. Цаг хугацаа гарч ирж байна. За окей. Энэчнээс надад шууд нэг мэдээлэл ороод ирлээ. Дахиад нэг хүзэр шууд гараад ирсэн учраас авъя. Celebration гайхалтай. За 13 болон 48 гэдэг тонууд гарч ирж байна. 1348 гэдэг тонууд бас та хэд маань чухал байж магадгүй. Тийм одоо яг 4-р сар гарч байгаа энэ бичлэгийг хийж байхад 4 сарын 1 болж байгаа. За энэчнээс надад 1-р ямар мэдээлэл орж ирсэн бэ гэхлээр зэрэг ба шүү дээ. Good things come to those who wait жишээ нэг тийм англи үг гэдэг. Ингээд хүлээж чадсан хүмүүст сайн зүйл ирдгээ, сайхан зүйл ирдгээ гэдэг. Тэгэхээр та хэдийн 1-р группыг сонгосон хүмүүсийн glow up ямархуу байдлаар ирэх вэ? Та яавал ер нь энерги яаж авч явбал ер нь өөрийгөө илүү үзэсгэлэнтэй болгож, өөрийгөө илүү ангааж, идгээж те дотроос ингэж гэрэлтдэг вэ гэхлээр зэрэг тайван байх үедээ. Амар амгалан байх үедээ. Юмсыг удаан хийх үед, зөөлнөөр хийх үед. Тэрнээс биш одоо ингээл учир зүггүй ингээл тэмцээл те одоо уралдаал, зүтгээл хөлсөө ингээл цутгуулаал те ингэх бол манай 1-р группийнхэнд ер нь бол жоохон тохирдоггүй. Тэгэхээр зэрэг одоо кортизол буюу нөгөө нэг юуны стрессийн даавар айгүй их ялгараад ирдгээ те. Тийм байна гэж хэлж байна. Тэгээ та хэдийг ерөнхийдөө ингээд өөрийгөө аль болох урамшуулж, баярлуулж те жижигхэн одоо үр дүнээ биш авсан алхмууд дээрээ одоо тэмдэглэлт хийж байж те өөртөө баяр хүргэж байж жинхэнэ им glow up таны дотроос ч гадагшаага явагддгаа гэж байгаа байхгүй. За энэ хоёр oracle хүзэр дээр тодруулах 2 хүзэр авъя. Татъя. За эхлээд болохоор time дээр мэдээж хэрэг. За эхний хүзэр гарч ирсэн. Түрүүний маань 7-гийн зас гараад ирлээ. Ерөөсөө гайх зүйл алга. Окей. За одоо celebration дээр тэмдэглэлт баяр дээр дахиад нэг хүзэр татъя. За энэ хүзрийг гарч ирэх гээд ташууг байна татъя. За 2-ын зас. За тэгэхээр зэрэг сахиусууд нь ингэж хэлж яана л да. За та хэд маань бол угаасаа одоо өөрийгөө сайжруулах гад, биеэ эрүүлжүүлэх гээд те амьдралаа сайхан авч явах гад одоо ажлынхаа талбар дээр ч тэр маш их хичээж байгаа. Өөрийнхөө зүгээс ч гэсэндээ өдөр тутамдаа зөндөө олон алхмууд аваад явж байгаа гэж харагдаж байна те. Магадгүй алхалтынхаа тоог сайжруулах ч юм уу ихсгэх те. Эсвэл ингээд гоё йогоор хичээлэх ч гэдэг юм ингээд ямар ч байсан гэсэн та өөрийнхөө төлөө алхмуудыг аль хэзээ авчихсан явж байгаа. За үр дүн яагаад таны хүссэн шиг юм хурдан те таны бодож исэн шиг юм далаацтайгаар орж ирэхгүй байгаа вэ гэхлээр зэрэг үүнд цаг хугацаа зайлшгүй шаардлагатай. Тэгээд энэ хүзрийн маань гол мессежийн доор бичсэн байгаа байхгүй юу? Тэнгэрлэг цаг хугацаанд итгээ гэдэг тий. Тэнгэрлэг тэгээд юм одоо
цагийн юм цагтаа болдгоо гэдэг тэрэнд үнэхээр итгэлтэй 100% итгэлтэй байх хэрэгтэй. Таад өөртөө одоо хийх ёстой юмудаа хийгээд явж байгаа, алхмуудаа аваад явж байгаа, үүндээ үнэнч байсан цагт, үүнийгээ үргэлжлүүлсэн цагт, үүнийгээ орхихгүй явсан цагт үр дүн бол зүгээр л цаг хугацааны л асуудал. Үр дүн ирэхгүй байх вэ гэсэн юм ерөөсөө огт байхгүй. Зүгээр л энэ бол цаг хугацааны асуудал юм аа. Зүгээр л цаг хугацааны асуудал юм. Тийм учраас жинхнээсээ нөгөө бүхсөө судлаад, биеэ судлаад тайван өдөр тутмынхаа амьдралыг гоё амттай, шимттэйгээр ингэж хүлээн зөвшөөрөөд, хүлээж аваад тэгээ өөрийнхөө хамгийн гол нь хийсэн зүйлүүддээ хийсэн авсан алхмуудаа өөртөө баярлаа гэж байгаа байхгүй тий. За жишээлх юм бол за би энэ сар нийтдээ 12 удаа дасгал хөдөлгөөн хийсэн байна. Үүнийгээ тэмдэглэе тий. За би энэ сар нийтдээ тэдэн мянган алхалт хийсэн байна. Үүнийгээ тэмдэглэв. Энэ сар би өмнө нь одоо сардаа гадуур ингээд 5 6 удаа хоолдог байсан бол энэ сар би ердөө 2 удаа гадуур хоолсон байна. Энэ бол амжилт гэд иймэрхүү жижигхэн яг авсан алхмуудаа тоолж түүндээ өөртөө баяр хүргэх хэрэгтэй гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ таадыг ингэж энэ өдөр тутмынхаа ажлыг өдөр тутмынхаа хийж байгаа зүйлсээс таашаал авч сур. Тэрнээс биш үр дүнгээс таашаал авах биш. Зүгээр өдөр тутамдаа хийсэн зүйлстэй хийж байгаа зүйлсээрээ өөрөөрөө бахархаж сурах хэрэгтэй. Тэгсэн цагт та хэдийн одоо яг glow up чинь бүр жинхнээсээ нөгөө 100% руугаа очин те 70% биш 100% руугаа очих болно. Тэгжээж таад маань жинхэнэ glow up хийх болно гэж харагдаж байна. За тэгээ бас нэг орж ирж байгаа одоо ивэл гэх юм уу те ийм зүйл нь юу гэхээр зэрэг таад маань одоо ирэх саруудад ажил амьдралаа айгуу гоё тэнцвэртэй авч сурах болно. Энэ зүйл ерөөсө хэцүү байхаа болно. Магадгүй та одоо сайхнаас ингээд шинээр ингээд одоо алхмууд аваад эхэлсэн байгаа тийм. Магадгүй нэг ямар нэгэн тос төрөх гэж байгаа ч юм уу. Эсвэл ингээд өдөр болгон бясалгал хийж байгаа ч юм уу тийм. Нэг юм алхам авцсан явж байгаа. Энэ зүйл чинь тун удахгүй зүгээр л таны өдөртөө хийдэг амьдралын чинь нэг хэсэг болно. Яг одоогоор болохоор зэрэг хэдүүлээ хичээгээд байгаа байхгүй тийм. Би ингээд хичээж ээж одоо дасгалаа хийж гин би хичээж ээж бясалгалаа хийж гин хичээж ээж эрүүл хоололж гин те гэтэл та энэ чигээрээ удахгүй ингээд нилээн ингээд яваад те нилээн хэдэн сарыг ингээд өнгөрүүлчих юм бол яваандаа та угаасаа л эрүүл хоолмоор санагддаг болно. Ерөөсөө нөгөө хуучны муухай иддэг байсан юмнуудыг санахаа болно. Яагаад вэ гэхээр зэрэг хүний ходоодон дотор бүр юм юуны өөрчлөлт одоо бактериудын тийм өөрчлөлт ингээд үүсдэг гэж байгаа байхгүй юу? Хүн эрүүл хооллоод ирэхээр зэрэг тэгээд тэр бактериуд нь сүүл рүүгээ яг тэр нөө эрүүл хоолой нэгдэг болдог. Ингэснээр хүн ер нь тэг янз бүрийн тийм хортой хүнснээс таашаал авахаа болж эхэлдэг гэж байгаа. Яг тэрнтэй адилхан юу ч хийжсэн бай цаанаасаа та өөрийн ирэхгүй тэр зүйлийг хүсээд зүгээр л ингэ хийдэг болчин. Тэгээ өглөө босоод тэртээ тэргөө бид нар нэг 0 ордог да яг л тэрэн шиг цаанаасаа би чинь хүсээд энэ зүйлийг хийхэд ерөөсө хэцүү байхаа болно. Тэр хүртэл та өөрөө өөртөө баяр хүргэх хэрэгтэй. Яг тэгвэл тэр хүртэлх хичээл зүтгүүлэл бол жинхэнэ хичээл зүтгэл юм шүү. Тэр хүртэлх хичээл зүтгэл бол бүр яг жинхэнэ нөгөө махруу те хүн өөрийгөө хүчилж ийж ингэж хийж байгаа зүйл. Тэгээ энийг хийж чадж байгаа гэдэгтээ одоо баяр хүргэх хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш тэр үр дүн бол тэртээ тэргөө угаасаа нөгөө чаддаг болсон хүний одоо харагдах зүйл байхгүй тий. Яг одоо та жинхнээсээ хичээж байгаа шүү дээ. Энийг битгий мартаач гэдэгс хөөсөд нь хэлээд байна. Тэгээд тун удахгүй энэ зүйлс чинь таны бүр зүгээр өдөр тутмын те босоод шүдэ угаадагтай адилхан босоод нэг аяг усуудагтай яг адилхан л ийм л юм болноо. Тэгээ ингээх тусам таны тэр хүсээд байгаа glow up чинь үрд мөнх таних болох болно те. Дахиад нөгөө буруу хоолол эхэлчихгүй л болвол үрд мөнх таних хിവэрэ үлдэн тэр зүйл насны зүйл болно гэсэн үг байхгүй. За дахиад мэдээлэл авъя сахиусуудаасаа. 1-р группийн хамаа. 1-р группийнхаа мэдээлэл өгнө үү. За King of Wands. Knight of Wands юм байна. Галын жанжан гарч ирсэн. 6-гийн сэлэм. За би нөгөө glow up гэдэг юу хийж байгаа учраас бичлэг хийж байгаа учраас буруу харсан утга ерөөсөө авахгүй байгаа. Гэхдээ энэ хоёулаа буруу харсан гэдгийг яг зөв би толгоонд тогтоогоод авчиг.
Дараагийн хөзөр болохоор hermit бас буруу гарч ирж байна. За дараагийн хөзөр болохоор 5-ын аяга. За окей. За тэгэхээр зэрэг хідүүлээ биш үү те. Ер нь айгүй тийм зөөлөн төрлийн хүмүүс байна. Таад маань угаасаа л айгүй зөөлөн энергитэй хүмүүс байна. Айгүй тийм мэдрэмтгий хүмүүс байна. Энийгээ ерөөсөө муу зүйл гэж бодохоо болох хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ зүйл хэрвээ та яг зөв ашиглаж чадах юм бол өөрөө маш том ийм авиас бэлэг байдаг. Ер нь бол яг ийм айгүй ийм эмзэг мэдрэмтгий хүмүүс бол зүүн савин санаасаа бас өндөр байдаг. Тэрийг чинь дагаад угаасаа бүх мэдрэмжүүд нь өндөр болчихж байгаа учраас зүүн савингийн мэдрэмж яах нь бас өндөр байдаг бахан. Тэгээд энэ дээр нь болохоор сахиусууд нь юм хэлээд байна. Ирэх одоо та энэ видео хизээж үзэж байгаа болон заяа. Хизээ байх нь ерөөсөө хамаагүй. Ямар ч байсан одоо үзэж байгаа энэ цаг хугацаанаас ирэх за би нэг 6 сарын хугацаанд гэж хэлээ. 6 сарын хугацаанд хідүүлээ энэ сэтгэл гутрал за хитрхи дотогшоогоо мэдрэг бүх юмнуудаа ингээд тооцоолоод ингээд байгаа дэндүү их зүйл бодож байгаа энэ энергиэсээ бол гарах болно гэж харагдаж байна. За тэгээд яах нь илүү ийм дайчин бөгөөд илүү ийм гадагшаага чиглэсэн энергитэй болох болно. Дайчин гэдгээр нь би юу хэлж байгаа вэ гэхээр зэрэг те учир зүггүй ингээл хүмүүстэй гараал уралдаал те алцаал ингээд байна гэсэн үг ерөөсөө биш. Илүү амбицлог болж гэнэ гэсэн үг те зүгээр ингээд нэг юм айгүй тийм тэнгэрлэг одоо бурханлаг байдлаас ийм далаацтай бөгөөд гадагшаага чалсан энергитэй байж болдог. Би юм хийгээд үзье да. За ингэчүүл яг гоё болох юм шиг байна. Миний хийж байгаа бүхэн ингээд гоё бүтэлтэй байж чаддаг да тий гэсэн ийм нэг юм дотоод мэдрэмж таны зүрхэн дотор чинь асах болно гэж харагдаж байна. Хэдүүлээ ерөнхийдөө айгу амархан ингээд сэтгэл гутралд орох гээд байдаг төрлийн хүмүүс байна. Ерөнхий шуудхан хэлэхэд тэгээ энэ нь болохоор зэрэг та хэд маань өмнө нь бол ингээд одоо ч гэсэн тэгж бодож байгаа юм аа дүү энэ бол баг ингээд хараал юм шиг тий ямар нэгэн зүйл нь болохгүй байгаа юм шиг та ямар нэгэн байдлаар буруутай ч юм шиг те эсвэл цаанаасаа ингээд нэг юм азгүй төрцөн ч юм шиг ингээд санагдаад байдаг байсан бол энэ зүйлийг хэдүүлээ одоо илүү эерэг тал руу даяанч хүзэрлөө оруулж өгч байна. Даяанч хүзэр болохоор зэрэг ерөнхийдөө яг сүнсний сэрэлтээ хийж байгаа хүнийг харуулдаг гэж би бол хэлнэ. Тэгээ сүнсний сэрэлтийг эсэргүүцээд ах тусам айгу им хэцүү болоод байдаг байхгүй айгу хэцүү болоод байдаг. Дэндүү их юм бодогдоол те төөрөлдөл ганцаардаал ингээд байдаг. Яг жинхэнэ сүнсний сэрэлтээ ингээд сүнсний сэрэлт шиг юм надад явагдаад байгаа юм байна те. Миний өмнө нь итгэдэг байсан зүйлс ингээд нуран унжээн те. Надад дотоод өөрчлөлт маш их орж ийн би байгаа бүгдийг байгаагаар нь хүлээгээд авъя гэж хүлээгээд авч чадах юм бол яг энэ даяанч энерги рүү ордог. Бясалгал хий те. Би зүгээр ингээд юм болгоно лөө ингээд реакц үзүүлээд авахгүй зүгээр ажиглая гэдэг ийм үүднээс илүү ийм гигэн одоо дүрээр амьдрч болдог байхгүй юу? Тэгэхээр яг тэр энерги рүү хэдүүлээ шилжиж орж байгаа гэж харагдаж байна. Тэгснээр энэ сэтгэл гутралын энергиас гараад илүү сүнслэг энерги рүүгээ орж байна гэсэн үг. Тэгээд сүнслэг энерги рүү ороод ингэснээр та өөрийгөө илүү сайн мэдж гин, өөртөөгөө илүү гүнзгий ингэж ойлголцож гин. За ингэснээрээ яах вэ гэхэлэр зэрэг цаашдаа бүх зүйл миний гарт те би одоо хийж чадах бүхнийг хийгээд явж итэл бүх зүйл миний талд ингээд эргэх боломжтой гэдэг. Яг тэр юм руугаа орж байгаа. Ингэж glow up хийж байгаа гэж харагдаж байна. За энэ oracle хөзрийг би яагаад ч юм бэ татмаар санагдсан. Тэгээд хэдүүлээ татаж үзье. Эндээс ямар мэдээлэл гарч ирэх нөө? Kisses unconditional love. За тэр хараа. Таад маань нөхцөлгүй хайрд, нэгүүлсэнгүй хайрд суралцж байгаа харагдаж байна. Вау, үнэхээр гоё. Хайгаад идэг байсан хайраа өөрөөсөө цацруулж ийн гэсэн үг. Та өөрөө хайр болж ийн гэсэн үг. Маш гайхалтай хөзөр гарч ирсэн. Үнэхээр тий заримынх нь хувьд бол шууд утгаараа хүнтэй уулзраад хайр дурлалтай уулзраад тэрнээсээ болоод дотроосоо гэрэлтжиж болно. Гэхдээ тэрнээс ч илүүтэйгээр та өөртөө дурлж гин, өөрийгөө хайрлж гин тий. Үнэхээр би чинь мундаг хүн юм байна. Би үнэхээр үцгэслэнтэй хүн юм байна. Би байгаагаараа төгс юм байна гэдгийг мэдэрч байгаа.
Ингэснээр та ерөөсөө ингээд нөгөө амьдралд түүртгэ болж байгаа гэсэн үг байхгүй те ингээд өдөр тутмын нөгөө хийгээд байдаг гэсэн те өөрийгөө ингээд glow up хийлэхийн тулд арьсаа харчилж ийсэн магадгүй эрүүл хоолж ийсэн тэр зүйлс чинь зүгээр тийм хичээл зүтгэл биш болж хувраад зүгээр таны өөрийгөө хүнддэг байгаа өөрийгөө жинхнээсээ тэгж хайрлаж байгаа би угаасаа ийм төгс учраас би угаасаа ийм мундаг учраас би угаасаа ийм үзэсгэлэнтэй учраас үзэсгэлэнтэй төгс тэг гайхалтай хүмүүс юу идэж ууд юм би тэрийг идэж уустайгаа идэж ууж байгаа гайхалтай хүмүүс те үнэхээр их жинхнээсээ хайрлагдсан нэг ч одоо анцаа байхгүй хайрлагдсан хүн юу хийдгийг те ямар тасгал хөдөлгөөн хийдгийг яаж өөрийгөө бие авч явдгийг ямар бизнес эрхэлдэг гэдэг ч юм уу те тэр талаасаа ингээд бүр яг өөрийгөө надад бүр яг амар миний бараг ингээ ус босч заяа та хэдэд харагдах нь гоё миний ус босч ийн арьс ирзэж ийн тэр нь юу гэхэлэр зэрэг ингээд нэгдүгээр группийнхний жинхэнэ glow up нь болохоор зэрэг яг дотроосоо өөрийгөө утгаар нь жинхнэр нь бүрнээр хайрласнаар надад бүр яг ингээд зүрхэн хүрднээс нь им гэрэл цацраад цээж нь ингээд бүр ингээд урагшаага ингээд түвийцэн байгаа нэг тийм йог могны байшил одоо нөгөө нэг нарны мөргөл зөргөл хийж хахад ингээд хойшоогоо гараа ингээд дэлгээд яадаг штэ тий яг тэрэн шиг бүр ингээ амар юм дэлгэгдсэн цээж тэндээс нь юм гэрэл цацарч байгаа дүр зураг орж ирээд байна. Тэгэхээр яг тийм байдлаар та бүхэн маань glow up хийнэ гэсэн. Яг жинхэнэ хайраар өөрийгөө цэнгэлж байна. Тэгэд би та хэдтэй нэг юм дуулгаа тэрний юу гэхээр зэрэг би тун удахгүй чадвал би эх 7 хоногийн дотор ямар ч байсан ойрын хугацаанд нэг хайрын тухай бясалгал оруулах болно. Тэрийг заавал дагаж хийгээрэй. Тэрийг заавал дааж ирээ. Зүгээр үнгөө манай YouTube дээр манд байршин. Тэрийг дааж ирээ гэж зөвлөж байна. Тун удахгүй орох байгаа шүү. Тэгэхээр subscribe дараад хонхоо бас дарчаарай. Хонхоо дарчаар зэрэг шинэ видео оронгууд мэдээлэл яваад очдог гэж байна. За ингээд та бүхний маань glow up гэдэг ийм юу маань уншлага маань дуслаа. За би одоо болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ юу авах вэ гэхээр зэрэг эхлээд өнгөрсөн одоо ирээдүй гэдгийг авна. Мөн дээрэс нь би за санхүүгийн салбар дээр яаж glow up хийх боломжтой байгаа вэ гэдгийг харж өгөх болно. За яг гадаад үзмжний тал дээр яаж glow up хийх вэ гэдгийг бас авч үзэх байгаа шүү. Танд яг юу хэрэгтэй байна те яг юун дээр ингээд юм дутаад байна. Тэрийг нь яг нарийн мэдээллүүдийг авч өгөх болно. За тэгээд нэмэлтийг авсан ч байгаагүй ч бай. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд нь маш их баярлалаа. Та бүхэндээ хайрыг илгээе. Дээдүүлээ дараагийн бичлэгээр уулзсан бүгдээрээ баяртай. Хоёрдугаар группийн маань уншлагатай тавтай морил. За та бүхнийхээ glow up journey тэг glow up хийхэд тань юу хэрэгтэй байгаа вэ те яаж glow up хийх вэ амьдралынхаа ямар талбар дээр glow up хийж байгаа зэрэг мэдээллийг авах бэлэн болсон байна. За юуны түрүүнд та хэдийн маань сонгосон чулуу болохоор зэрэг энэ ус болор чулуу байгаа. За энэ чулуу бол маш өндөр энергитэй чулуу байдаг. Маш өндөр энергитэй чулуу байдаг. За энэ чулуу маань болохоор зэрэг бидний 7 хүртэл долууланд нь хурж үйлчилж чаддаг. Асар өндөр энергиэр ингээд хүнийг энергийг нь цэвэрлэж, цэнгэлж идэг ийм аураны одоо цэвэр цэмцгэр байдлыг авч явахад тусалдаг чулуу байж байгаа. Энэ чулууг ер нь биедээ дандаа ойрхон байлгах тусам маш ийм өндөр эрчмээр бол өөрийгөө цэнгэлэх боломжтой гэж үздэг гэж байгаа. Тэгэхээр за энэ чинь надад нэг мэдээлэл шууд орж ирсэн. Гэхдээ би одоохондоо хэлэхгүй хэдүүлээ дараа нь ярив. Эхлээд хэдүүлээ нэг бяцхан энергийн шалгалт хийчи. Яг уу яг энэ мэрэг дээр бол нэг амар сүртэй энергийн шалгалт хийгээд авах шаардлага бол байхгүй. За гэхдээ хүмүүс бас энергийн шалгалт асуугаад байдаг учраас хийгээд үгүй гэж бодож байна. За. Wheel of Fortune гарч ирсэн. Окей. За тэгэхээр яг энэ группийг сонгосон хүмүүс маань өөрийгөө би ингээд амар азтай гэж мэдэрч байгаа бол зөв группээ сонгосон байна. Саяхан газраас мөнгө олсон ямар нэгэн азтай зүйл тохиолдсон хүмүүс зөв группээ сонгосон байна. За тэгээд ер нь ийм хувь заяа маянд айгу итгэдэг те астролог бас маш их сонирхдаг судалдаг хүмүүс бол зөв группээ сонгосон байна. Астрологийн гэрүүд мөрөөд те бүх юмнуудыг мэддэг хүмүүс бол зөв группээ сонгосон байна. Астрологт яалтчгүй татагдаад үнэхээр ингээд сонирхоод дуртай байдаг хүмүүс зөв группээ сонгосон байна. Могоонд дуртай хүмүүс зөв группээ сонгосон байна. Могоо гэдэг амьтанс те тэгээд могооны шивээстэй эсвэл могооны ямар нэгэн тийм гоёл моёлтой тийм хүмүүс бас зөв группээ сонгосон байна гэж үзнэ.
Тэгээ ерөн сүүл одоо та өөрийгөө ингээд за одоо миний яг ингээд азтай үе эхэлж байгаа даа гэж мэдрээд байгаа хүмүүс зөв группээ сонгосон байна. Ер нь юм саяа гоё болж гин те илүү эргээр ер нь сүүлийн үед ингээд яалтчгүй эсвэл зөвхөн өнөөдөр ч юм уу та өнөөдөр яг энэ видеог үзэж байгаа бол те яг хизээ үзэж байгаас үл хамааран те яг өнөөдөр таймер азтай байсан ч юм уу сансаа нэг юм сэтгэл санаа айгу гоё эрэг байсан ч юм уу тийм хүмүүс бол зөв группээ сонгосон байна гэж үзнэ. Тийм тэгээд газраас мөнгө олсон дуртай хүнтэйгээ гинт таарлцсан ямар нэгэн азтай үйл явдал амьдралтанд тохиолдсон баярт үйл явдал тохиолдсон бол зүгээр бас сонгосон байна. За үүн дээр чинь яг дөрүүлээд гоё мессежүүд орж ирэх бах. Тэгээ үнэхээр гоё хөзөр учраас би энийг таашин далт хийхгүй байлгачи дөрөвдүгээр сар заяа. За гэхдээ энэ бол цаг хугацааг уншлаг хизээч уншсан байсан гэсэн хизээч энэ видеог үзэж байгаа байсан гэсэн хамаагүй дандаа хамааралтай байж чадах болно. Гэхдээ ер нь бол яг одоо энэ би видеогоо бичиж байгаа цаг үе маань бол бас айгүй тийм азтай цаг үе байгаа. Яагаад вэ гэхээр зэрэг астрологийн шинэ жил саяхан тохиолсон бүх гаргууд маань ийм шулуун хөдөлгөөнд орсон явж байгаа. Тэгээ бүх гаргуу шулуун хөдөлгөөнд орно гэдэг бол жилийн хэдхэн сар байдаг. Тэгэхээр зэрэг айгүй тийм азтай үед хийж байгаа бичлэг учраас ер нь нэг юм айгүй тийм эерэг энергиэр цэнэглэгдсэн группийг би яг одоо уншиж байна. За тэгээд би нэг ус болор чулуунаасаа авсан болор чулуунаасаа та хэдтэй юу хэлгээд байсан бэ гэхээр зэрэг та бүхний маань glow up заяа. Glow up юу одоо ингээд үзэсгэлэнтэй болох, энерги өндөр болох, илаарших, эдгээгдэх те ангаагдах энэ эрчим хаанаас ер нь орж ирж байгаа гэхээр зэрэг таны аура ч нь өөрөө маш цэвэр цэмцгэр дээд давтамжих болж байгаа гэж харагдаж байна. Маш гоё цэвэр цэмцгэр дээд давтамжих болж байгаа. Яагаад юм бэ би одоогоор мэдэхгүй байна. Тэгээ хэдүүлээ сахисудаас асуухаар зэрэг мэдэгдэх бах. За гол төлөөлөгч хүзрээ харъя. Гол төлөөлөгч хүзэр маань болохоор зэрэг 7-гийн саваа буруу харсан байдлаар гарч ирсэн байна. За та хэд маань шүү дээ. Ингээл юм болгоныг одоо юмыг амар тоохоо болж байгаа харагдаж байна. Тэ одоо намайг ингээл чиглээл тэ хар цагаан муу хил ам ирэхгүй гэж айдаг тэр үе одоо өнгөрч байна. Угаасаа л би өндөр давтамжаа хүмүүсийн тэр хил ам яраа хар цагаан хил ам надад тусах боломжгүй. Яг гэвэл би асар их хамгаалагдсан хүн, би асар өндөр энергийн давтамжтай хүн, би бол өөрийгөө мэднэ, би хамгаалагдсан, би азтай гэсэн яг ийм эрчим рүү орж байгаа, шилжиж орж байгаа гэж харагдаж байна. Ингэснээр яах нь хүмүүсийн шивэр авир хийж байгаа, жигжуг хийж байгаа юм танд огтхонч нөлөөлөгдөхгүй, ерөөсөө та түүнд түүрдэхгүй. За тэгээ ер нь ингээд хүмүүс намайг чиглээд те над руу ингээд муухай харчихгүй. Над руу ингээд намайг буруугаар бодчихгүй те гэсэн тиймэрхүү юмнуудаас ангижирж байгаа харагдаж байна. Ингэснээр таны ауран дотор ч бусад хүмүүсийн бодол, бусад хүмүүсийн энергийн бяцхан жижигхэн дайралт гэж хэлж болох зүйлс хизээч орж чадахгүй та сэвтэхгүй болж байгаа харагдаж байна. Энэ бол таны glow up байна. Ер нь бол хамгийн гол чухал юм маань тэр харагдаж байна. За тэгээд одоо болохоор зэрэг би энэ шинэхэн тариу биш Oracle хөзрөөсөө мэдээлэл хоолны энэ Arcana Folia гэдэг аяйгуугаа үзэсгэлэнтэй хөзөр авсан байгаа. Шууд гараад ирлээ. Treasure маш гоё. За таад мессеж уншсаа. Protect your energy and space буюу өөрийн энерги болон орон зайгаа хамгаал гэсэн хөзөр гарч ирсэн. Тэгэхээр та хэд бүр хамгаалагдсан гэдгээ тултал мэдэрж байгаа харагдаж байна. Таны glow up өөрөө энэ бусад хүмүүсээс ингээ хамааралгүй болж байгаа. Айгуу тийм өөрийгөө өндөр давтамжийн энергитэй байна. Миний аура цэвэрхэн байна, цэмцгэр байна, бүх зүйл байхстай байрандаа байна гэдэг мэдрэмж орж ирж байгаа харагдаж байна. За дахиад нэг үзэр татъя. Дахиад нэг Oracle үзэр татъя. Ямар сонио. Detour, change course. Тэгэхээр таны аян замналд өөрчлөлт орж байна. Тэгээ detour гэдэг нь болохоор зөв зам товтлохыг хэлдэг байхгүй юу? Биш ээ. Зам юу вэ? Юу ч хэлдэг товтлох биш ээ. Дөтлөх. Дөтлөх. Зам дөтлөх боломж гарч ирж байгаа гэж гарч ирж байгаа юм. Таад маань ямар нэг надад үштэй шууд юм ертөнцөөс cheat code орж ирж байгаа гэж орж ирж байна. Cheat code гэдэг нь болохоор зэрэг одоо жоохон тийм зам дөтлөх юм код орж ирж байгаа тий. Хүмүүсийн ингээд ийм тойроо замаар явдаг юм та шулуун замаар тулж гинэ гэж орж ирж байна. Окей. За одоо нэмэлт мэдээллийг сахиусуудаасаа тариа хөзрөөр авъя.
2 дугаар группийнхэн ямар glow up яаж хийж байгаа вэ гэдгийг бид нарт хэлж өгнө үү? King of Wands. За маш гоё үзэр. За тэгээд Knight of Pentacles. За үнэхээр нэрээ таад маань хамгийн гол одоо таадын glow up хийж байгаа юм чинь болохоор зэрэг ер нь шүү дээ тий. Толгой бүхийх гундаахаа болж байгаа гэж харагдаж байна. Хүмүүс таныг ингээд гаднаас чинь харангуутаа л энэ бол угаасаа л айгүй тийм өөртөө ихтэй хүн байна. Энэ хүн бол угаасаа л айгүй тийм хүчтэй хүн байна гэж харж ийн гэсэн үг. Яаж энэ зүйлд таад маань хүрж байгаа вэ гэхээр зэрэг үнэхээр энэ ийм болохын төлөө өөрөө дотроосоо зөндөө их алхмуудыг авч үйлдэлүүдийг хийж байгаа учраас тэ та чадхаараа өөрийгөө боловсруулж байгаа тэ янз бүрийн мэдээллүүд олж унших жинхнээсээ шууд утгаараа ингээ боловсруулчин дэшилж байгаа байж магадгүй тэ ажил дээрээ үнэхээр хичээнгүй ажиллаж байгаа үнэнчээр ажиллаж байгаа байж магадгүй тэ угаасаа хүн дотроосоо би ерөөсөө хүнд муу хилэгдэх хүнээр буруу шүүгдэх юм хийгээгүй юм чинь би үнэхээр ариун одоо хөдөлмөрөөр энэ зүйлсийг одоо хийж байгаа зүйлсээ хийж байгаа юм чинь надад толгой гундаагаад өөрөө бусдаас айж эмээгээд ах зүйл байхгүй гэдгээ дотроосоо үнэхээр мэдэрч байгаа гэж харагдаж байна. Ингэснээр хараа King of Wands те одоо савааны хаан гарч ирж байгаа байхгүй. Савааны хаан болохоор зэрэг айгүй тийм өөртөө ихтгэлтэй надад бас айгүй тийм шооч энерги орж ирж байгаа юм хөвгөлтэй тий айгүй тийм хөнгөн энерги орж ирээд байгаа юм ингээл хөвгөлтэй тий хүн ингээл өөрийнхөө байхаар зэрэг цаанаасаа ингээл нэг тийм янз бүрийн инээдтэй юм хүн хэлмээрч юм шиг санагдаал тий тэгэл чанга гоё инээж үнэгээл нэг тэгдэг тий яг тийм энерги л орж байгаа гэж харагдаж байна айгүй гоё энерги тэгэд одоо ерөнхийдөө ингээл те бос хүмүүсийн ингээл царайг хараал за энэ хүн яаж байгаа бол ийж байгаа л ингэх биш зүгээр л би өнөөдөр одоо байх ёстой газараа байна. Тэгээд энд юу болж гин тэрэнд нь би ингээд дуртай ингээд оролцсноо гэдэг яг нэг тиймэрхүү эрчимтэй явж байгаа. Тэрнээс биш одоо ингээд нэг газар руу орчоол те за одоо дарга маань яаж гин за хамтран ажиллагч маань яаж гин найзууд маань тэрэн тэгж гин үү хин нэгэн ууртай ануу маань уу гэл айгүйх тэгж хүмүүсийн энергийг ингээд хүлээж аваал те тэрэнд ингээд өөрийгөө хувирах гал ингээд хичээгээл хүмүүсийг ингээд people please хийх гээл те хүмүүст айтал засгаал ингээд ахаа ерөнхийдөө айгүй болж байгаа. Айгүй өөрийнхөө байж сурж байгаа гэж харагдаж байна. За дахиад нэмэлт мэдээллүүдийг авъя. За би одоо болохоор зэрэг энэ эргэлтийн цэг юунаас үүссэн бэ гэдгийг харах гээд байгаа шүү. Тэгэхээр эхлээд яг эргэлтийн цэгээ харъя. 3-ын зоос буруу харж гарч ирсэн байна. За тэгээд үр дүн нь юу байсан бэ гэдгийг харъя. Эргэлтийн цэгийн үр дүн нь юу байсан бэ гэдгийг харъя. Нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг харъя. Knight of Swords. За би тэгээд дахиад нэг өөр нэг oracle үзрээ харъя. Энийг болохоор зэрэг энэ уул нь бол ер нь л ихэнхдээ хайрын уншлага дээр татдаг хүзрэлтэй. Гэхдээ яагаад ч юм бэ өнөөдөр энэ хүзрөөр oracle хүзрөөр мессеж татах нь айгүй зөв гэж надад мэдрэгдсэн учраас татсан гинэ сонгосон байгаа. За хоёр хүзэр гарч ирээд эргэлзүүлээ ачлаа. За тийм яг нэг хүзрэл гарч ирэхдээ both receiving what you need progression right тэр хараа ингээ ийм гоё гарч ирдэг байхгүй. Завиндаа суугаад дүцамаар явнаа гэд тэ. За энэ эргэлтийн цэг юунаас үүдэлтэй гэсэн чи хэдүүлээ ер нь бол бусад хүмүүс итгэлээ нэлээ алдсан гэж харагдаж байна. Ингээд бусад хүмүүс найдаж болдгоо тэ. Ер нь ингээд хүн айгуу тийм одоо хүн төрлөختөн гэдэг зүйлийг харах үнцэг хүн бүрт байдаг да. Тэнгууд зарим хүмүүс ер нь хүмүүс амар муухай штэ, хүмүүс ийм штэ гэл нэг тэгж ярьдэн штэ. Энэ байдал маань өөрчлөгдөж байгаа гэж харж байна. Харагдаж байна. Таад маань юмыг арай ийм амар сөргөөр биш яг тунгалгаар зүгээр байгаагаар нь харж байгаа байхгүй юу? Яг байгаагаар нь харж байгаа. Байгаагаар нь харсан чинь юу асан бэ гэсэн чинь зүгээр л хүмүүс бол зүгээр л хүмүүс яг тантай адилхан те яг бид нартай адилхан, надтай адилхан, тантай адилхан. Алдаатай оноотой тэгэл яг хөөрхийн сүнснүүд те тэгээд янз бүрийн амьдралын туршлагаас авсан туршлагаас шалтгаалаад ингээд юмнууд нь өөрчлөгдсөн байдаг. Гэхдээ эцсийн дүндээ хүн бол хүн.
зүгээр тэр одоо жишээлх юм бол таныг одоо шүүсэн байлаа гэж бодъё л тэ хүмүүс аргаар ч муулсан ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар таны юм онцгой зүйл хийсэн байлаа гэж бодоход тэр хүн чинь хүн төрөлхтний тэр чигээр нь илэрхийлэх үгүй. Тэр байтугай тэр үйлдэл нь тэр хүнийг тэр чигээр нь илэрхийлэх үгүй гэдгийг ойлгосон байна гэж харагдаж байна. Хэрвээ танд энэ үйл явдал хараахан тохиолдоогүй байгаа бол энэ зүйл тун удахгүй тохиолдох болно. Та бусдыг яг ингээд надтай л адилхан хүн шүү дээ. Тэ ингээд хөрхимэн зүгээр алдсан байна гэдгийг ойлгоно. Зүгээр л нэг алдаа шүү дээ. Зүгээр л нэг бодлын алдаа шүү дээ. Энэ хүн алдсан байна шүү дээ. Би ч гэсэн алддаг шүү дээ гэдгийг ойлгож байгаа. Тэг ингээд хүмүүсийг харсан чинь хүн төрөлхтнийг одоо өмнө нь болохоор юу гэж хараад байдагс мэхээр хүмүүс угаасаа юм муухай байхгүй. Хүмүүст та итгэлтгүй байдаг байхгүй. Хүмүүс ч юусэн найдаж болдгоо ингээл те ингэж боддог гэсэн бол одоо болохоор яаж ийн цаанаасаа тийм мэдрэмжтэй яваад байсан гэсэн үг байхгүй. Ингээд хүмүүст амар гомдсон. Тэгэд би энийг бас та өмнөөс бас амар ойлгож ин. Би бас айгүй ийм байдаг байсан ингээд хүмүүстэй харьцаад хэцүү ойлголцоход хэцүү гэдэг ч юм уу те ингээл нэг юм. Тэгээ би ингээд нэг юм нийгмээс ангидчих юм шиг ийм мэдрэмж агиух төрдөг гэсэн. Тэгээд яг тиймэрхүү гэхдээ та хэд энэ арай өөрөөр байж болно шүү. За ямар ч үс ингээд хүмүүс ихтэлж айгу багассан байсан. Тэгээд дараа нь ингээд яг тунгалгаар таны ингээд эрчимчин сайжраад те одоо аврам ч ингээд цэвэрлэгдээд сэнэглэгдээд өндөр давтамжийн болоод ингээд эргээд харсан чи яасан байх нь хүмүүс төгс биш алдаа гаргадаг, буруу боддог, буруу буцнаасаа болоод буруу юм ярьдаг. Тэгээ тэрийг нь зүгээр л хүн дээр хүлээж авахгүй энэ хүн алдчихээн да тий. Одоо нэг хүүхэд ингээ буруу зөв юм ярихаар зэрэг хүүхэд ингээ улаан цай худлаа ярихаар зэрэг баг өхөөрдөө өнгөрдөг шиг тий. Арай тэхин цаашаа гэхдээ зүгээр за энэ хүн зүгээр ингээ буруу ботцсон байна да. Хүмүүс угаасаа төгс биш шүү дээ. Угаасаа төгс байх ч албагүй шүү дээ гэж бодоод тэрийг нөгөө амар personally ингээ зүрхэндээ тусгаж хүлээж авах болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ хүмүүс ярьж лаагтай жиг ярьж исэн ч гэсэндээ би ч гэсэндээ хүмүүсийг ярьдаг штэ. Тэглээгээд би тэр хүнийг бүр ингээм амар муугаар бас бодоод идэггүй гэвэл үгүй байдгаа гэдгээ санаж манад ингээд хүмүүсийг илүү сайн сайхнаар харж эхэлж байна гэсэн үг. Тэгээд ингэснээр яасан бэ? Та өөрийгөө бусдаас хамгаалах шаардлага байхгүй болчиход байхгүй тий хар цагаан хил амнаас айхаа болчихжин. Хүмүүс намайг буруу ойлгочих вэ? Намайг буруугаар бодчих вэ? Буруугаар ярьчих вэ гэж айхаа болчихно. Яг тэгвэл үнэхээр тэд хүмүүс тэгээд бодсон ч байсан, ярьсан ч байсан эцсийн дүндээ та өөрийгөө мэдж байгаа шүү дээ. Тий? Гэсэн ийм хувьсал явагдаж байна манайхаа. Ингэнгууд та цаанаасаа ингээд харахад биш үү те айгуу тийм босс харагдан заяа. Амар босс харагдан. Энэ хүн өөртөө амар ихтгэлтэй байна. Энэ хүн амар хөвгчлөлтэй байна. Энэ хүн айгуу их юм харизматай байна гэдэг тийм мэдрэмжийг бусдад төрүүлнэ гэсэн үг. Тэгээд яг үнэндээ та ингээд бусдад тийм сэтгэл төрүүлэх гээд ингэж хичээгээд байгаа мó гэвэл үгүй зүгээр л байгаагаараа байгаа ч л тэр. Яг ингэж glow up хийж ин. Ингэснээр таны харизма өндөр болж байна. Цаанаасаа юм амар харизматай болж байна. Бусадтай харилцахад ярихад та угаасаа өөр амар нээлттэй болчихж байгаа болохоор бусад хүмүүс таны энергид илүү ингэж автна гэсэн. Та бусдын энергид автахгүй шүү дээ. Тэгэхээр одоо өрөөлөө ороод тэр өрөөний энергид та орж жижигрэх биш тэр өрөөний энергийг ингээд гоё өөр болгож байгаа гэх юм уу те ийм манлайлагч төрлөө хувирж орж байна. Тэг ингэснээр та одоо ер нь бол энэчнээс за би энийг нь бас асууад өгчээ. За үр дүнд яг гадаад ертөнцийн энэ нь яаж мэдрэгдэх вэ? Тэрийг нь хэлээд өгөх зохиос удаа. Гадаад ертөнцид яаж мэдрэгдэх вэ? Page of Pentacles. За танаас амар хүмүүс туслалцаа асууж хурж ирж магадгүй. Яг л та амар нээлттэй болчихж байгаа болохоор ингээд хүмүүс намайг те талаагийн сэлэм. Тийм танд хүмүүс ингээд амар одоо нөгөө нэг ам нэвэл уушиг нэн гэдэг шиг хүмүүс танд хамаг үнэ ярьж эхэлсэн заяа. Хамаг үнэ ярьж эхлэнтэй хүмүүс танд бас танаас бас юм туслалцаа гуйж магадгүй тий хичээл дээрээ суужлаа гэхэд танаас хичээл асууж магадгүй ажил дээрээ суужлаа гэхэд танаас ажлыг асууж магадгүй зүгээр гадаа гудамжаар явж байхад зам асууж магадгүй. Яг л та ингээд айгүй тийм нээлттэй энергитэй болчихж байгаа учраас хүмүүс тань дээр очиж ингээд танд амар татагдах нь ихсэж байгаа гэсэн үг байхгүй. Үүнийг дагаад синглчүүдийн маань хувьд бол бас хайрын эрчим сайжраад илүү нээлттэй болчихж байгаа учраас таныг сонирхсон хүмүүс танаас айлгүйгээр бас ирж юу яаж иж магадгүй одоо булгааны санал манал тавих ч юм уу те тэгж бас магадгүй шүү за. Тэгж харагдаж байна. За ийм glow up хийхнээ манайхаа.
За одоо би болохоор зэрэг нээлттэй хэсгээ дуусгалаа. Нэмэлт уншлагаа хийх болно. Нэмэлт уншлагаараа би юу асууя гэж бодож байгаа гэхээр зэрэг өнгөрсөн одоо ирээдүй гэж асууж байгаа. За энэ зүйл дээр ерөнхийдөө яг таад маань хүн төрөлхтнийг харах харц чи өөрчлөгдөж байна гэж тий. Тэгээд өнгөрсөнд яг юу болоод юунаас болоод тийм байдалд орсон юм бэ? Одоо яг ямар байгаа юм бэ? За тэгээд ирээдүйд ер нь юу болох вэ гэдгийг харж өгнө. За мөн дээрээс нь санхүүгийн тал дээр та яаж glow up хийх вэ? Санхүүгийн талаа яаж сайжруулах вэ гэдгийг харж өгнө. За мөн дээрээс нь за би зөвхөн яг 2 дугаар группийнхэндээ зориулаад хайрын талбар дээр нь бас ямар өөрчлөлт энэ glow up чинь дагаад орж ирэх вэ гэдгийг харж өгнө. За ингээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Нэмэлтийг авсан ч байгаагүй ч байсан маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр болсаа бүгдэнд томоос том амжилт хүсье. Бүгдээрээ баяртай. За манай 3 дугаар группийнхэн маань уучлах тавтай морил та бүхнийхээ glow up-ийн талаарх мэдээлэл авч өгөхөд бэлэн болсон байна. Glow up гэдгээр би юу хэлээд байгаа гэхээр зэрэг гаднаасаа үзэсгэлэнтэй байх, дотроосоо бас үзэсгэлэнтэй байх тийм юмнуудыг ярьж байгаа. Тийм. За би юуны төрөнд болохоор зэрэг эхлээд бяцхан энергийн шалгалт хийжээ. За энэ мэрэгэн дээр бол нэг амар энерги шалгалт хийгээд байх шаардлага уг нь бол байхгүй. Айгүй эерэг мэдээллүүд авж байгаа учраас ерөнхийдөө өөртөө таарсныг нь шууд хүлээж аваад сайхан сүсгэлээд гэдэг шигтэй итгээд гой хүлээж авахд болноо. За 6-аас илүү орж ирсэн байна. За энэ дунд аяллаар явах гэж хүсэж байгаа, хүлээж байгаа, төлөвлөж байгаа хүмүүс байгаа бол зөв группээ сонгосон байна. Нэг хэсэг амар сэгсчигдэж байгаад одоо яг буцаад ингээд нэг жоохон тайван амьдралын хэм маяг руу орцсон явж байгаа хүмүүс зөв группээ сонгосон байна. Шинэхэн аян замналд гарахыг хүсэж байгаа хүмүүс маань зөв группээ сонгосон байна. Над левлийг эрэлхийлж байгаа тий. Магадгүй одоо шинэ аян замнал христээр ямар ч байж болно шүү дээ. Боловсролын аян замнал байж болно, бизнесийн аян замнал байж болно, ажлын, карьерийн аян замнал байж болно, эрүүл мэндийн аян замнал байж болно. Ямар ч гэсэн та амьдралдаа ямар нэгэн шин зүйлийг оруулж ирэхэд ингээ бэлэн болчихсон, тий амар тийм сэтгэл тэнгэр сууж байгаа. Одоо надад өөр хийж болох юу байна, тий явж болох зам юу байна гэдгийг эрэлхийлж байгаа бол зөв группээ сонгосон байна гэж үзнэ. За энэ бол энергийн бяцхан шалгалт байлаа. Энэ хэсэг таарсан бол үргэлжлүүлээ сонсож болно. За та хэдийн маань сонгосон чулуу болохоор зэрэг энэ Джонш чулуугаа Fluorite гэж нэрлэдэг. Тэр дундаа солонгон Джонш гэдэг нэртэй ийм дотроо маш олон өнгийг агуулсан чулуу байдаг. Ногоон, улбар, ногоон, чернэлийн ягаан, хөх гэх мэт өнгүүдийг агуулсан байдаг. Энэ камер дээр сайн харагдах нь жоохон орой болоод би дээдлийнхаа гэрлийг хасаадсан чинь бүр харахгүй болчлоо. За энэ хүзэр болохоор зэрэг хүнийг тайвшруулах, энергийг нь төвлөрүүлэх, за тэгээ зүн савнтай холбож өгдөг чулуу байгаа. Тэгэхээр таны glow up чинь таны өөрийн одоо юутай зүн савнтай болон энэ төвлөрөх чанартай бас холбоотой байж магадгүй гэж орж ирж байна. За энэ чулууг ер нь ингээ атгаас суух юм бол айгүй гоо энерги төвлөрж өгдөг. Сайн фокуслож чаддаг. Тэгээд дээрэс нь түүнийгээ дагаад зүн савин бас сайжирч өгдөг. Айгуу тийм дээд хүрдүүдэд ялангуяа 3 дахь мэлмүүд болон титэм хүрдэд нөлөөлдөг юм маш гоё. Одоо шидтэй чулуу байдаг. За гол хүзрөө харцгаая. За гол хүзэр маань юу байна вэ гэсэн чинь Hierophant гарч ирсэн байна. За тэр нөө төвлөрлөө чинь яг ярьж байгаа цаашдаа яг төвлөрөөс суудсан хүнийг харуулж байгаа, бяцлагж байгаа хүнийг харуулж байна. Таад маань яг ингээд айгүй гоё. Надад яг нэг тийм улаас мод санаанд орж ирж байна. Уулын орой дээрх улаас мод санаанд орж ирж байна. Ингээд амар гоё. Ганц уулын орой дээрх ганц улаас мод гэж та төсөөлөд үзсэн. Яг тийм энерги. Дотроосоо та хэд маань өөрийгөө тогтоож байгаа харагдаж байна. Ингээд амар тийм зен энергитэй болж байгаа гэх юм уу? Тэгээ би сая энэ одоо миний өнөөдрийн хэрэглэж байгаа энэ Arcana Folia гэдэг юм oracle хүзэр байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүзрөө би сая хагалсан чинь надад шууд intuition гарч ирсэн байгаа. Intuition гэдэг нь болохоор зүн савин гэдгийг илэрхийлдэг. За тэгээд энэчнээс мэдээлэл авъя. 3 дугаар группийнхний маань glow up ямар glow up байх юм бэ? Нэрт хэлж өгнө үү? Шууд ламчлаа. Зянжэнэс надад хүзэр маань бүр амар нисээд бүр юунасаа ширээнээсээ сая тийшээ бүр унаад яваад гисэн. Таад маань ямар нэгэн breakthrough хийж байгаа гэж надад орж ирж байна. Ямар нэгэн зүйлийг нэвтэлж гарч байгаа, рекорд тогтоож байгаа гэж орж ирээд тахын. Рекорд тогтоож байгаа. За эхний хүзэр маань болохоор зэрэг амжилт гэдэг үзэр гарч ирсэн байна. Гайхалтай амжилт.
амжилтын талбар дээр ямар нэгэн шинэ амжилт гаргаж ирж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр таад маань хийж байгаа зүйлсээрээ бас glow up хийж байгаа гэж харагдаж шүү. За хийж байгаа зүйлсээрээ glow up хийж. За энэ хүзэр гарч ирэхэд ашуугаа авчи. Self care боёо өөрийгөө арчлах, хайрлах, өөртөөгөө холбогдох. За нөгөө хүзрийнх нь мессеж болохоор зэрэг айгуу тийм бодож сонгож одоо хийсэн алхмуудынхаа үр дүнд амжилтыг хүртэх гэдэг ийм хүзэр гарч ирсэн байна. За Hierophant хүзэр маань болохоор зэрэг ерөөсөө бүр яг тогтож суугаад ямар нэгэн зүйлд өөрийгөө зориулахыг хэлдэг байж байгаа. Ийм хүзэр байж байгаа. Заримдаа хурмыг илэрхийлдэг. Хурим буюу одоо хурим гэдэг чинь одоо хин нэгэнд өөрийгөө зориулахыг амьдралаа хин нэгэнтэй өөрт холбохыг одоо бэлэгдсэн ийм юу байдаг шүү дээ. Ёо энэ ямар чанга юм бэ? Сонсогдож байна уу? Сонсогдож байгаа л уучлаарай. Тийм ирчин байдаг байхгүй юу? Тэрэн шиг ингээ та ямар нэгэн хийж байгаа зүйл дээрээ өөрийгөө бүрэн зориулж байна. Ямар нэгэн зүйлд та өөрийгөө бүрэн автуулж байгаа харагдаж байна. Тэгэхээр энд надад үнэхээр ингээд бүр одоо хичээлдээ шамдан суралцж байгаа хүн харагдаж байна. Стожинк нөгөө нэг лааны урд тог тасарсан ч лааны урд хичээлээс хийгээ суун гэдэг шиг л тийм нэрийг орж ирж байна. Энэ нь зүгээр жишээ шүү. За тэгээ та юу хийхийг хүсэж байгаа тэрнтэйгээ өөрөө холбоод хүлээж аваарай. Гэхдээ ямар нэгэн зүйлд өөрийгөө жинхнээсээ бүр 100% автуулж байна. Тэр зүйлдээ өөрийгөө бүрэн зориулж байгаа харагдаж байна. Энэ зүйлээрээ амьсгалж байгаа харагдаж байна. Тэр нь юу юм болоо? Хүн болгоно айгу өөр байгаа байх. Тэгээ энэ нь танд ингэж өөрийгөө нэг зүйлд зориулах нь танд өөрийгөө арчилж байгаа юм шиг санагдах болно гэж харагдаж байна. Шууд утгаараа та ингээл амар одоо арьсаа арчлал, биеэ арчлал, эрүүл хооллол тэгж байгаа байж болно заяа. Гэхдээ тийм биш байсан ч гэсэн ямар нэгэн хийж байгаа энэ зүйлийнхээ төлөө та өөрийгөө зориулснаар улам энергич өсөж байгаа. Та бүр ингээд бусдад бас амар мундаг харагдаж байгаа гэдэг ч юм уу те ингээд үнэхээр нэг хүн икигая олоод нэг суусан хүмүүс нэг өөр байдаг та тэрэн шиг л юм уу да яг тиймэрхүү энерги орж ирж байна. За нэмэлт мэдээллийг тодорхой мэдээллүүд болохоор сахиусуудаас тариа хүзрөөр авъя. The sun. Гайхалтай. За. Тэгэд энэ зүйлийг хийснээр та бараг л ингээд бясалгал хийж байгаа юм шиг тий нөгөө 3 дахь миллимет зэлмээ онгооно гэдэг шиг л бүр амар тэгж байгаа харагдаж байна. 6-гийн сав хараа нэр хүнд ялалтын хүзэр дахиад гарч ирсэн. Гайхалтай. Вау. За эхний хүзэр нь юу байсан юм болоо? Hermit. Окей. За энэ дунд үнэхээр ажилдаа надад гэхдээ яг ч юм яг тийм санагдаад байгаа хгүй ажилдаа эсвэл хичээлдээ тий ямар нэгэн хийж байгаа зүйлдээ өөрийгөө бүр 100% зориулаад тэгснээр таны ингээд тархичин ингээд бүр юм задраад шин ийм neural pathway гэж байдаг шүү дээ. Нейроны ийм холбоосууд шинэ холбоосууд үүсэж байгаа бүр нэг мим байдаг шүү дээ. Нэг ингээд амар тархинаас нь бүр ингээд нэг амар гэрэл мэрэл цацарч байгаа нэг тийм инээдтэй зураг мургнууд яваад байдаг шүү дээ. Яг тэрэн шиг заяа бүр би чадвал оруулчих. Яг тэрэн шиг мэдрэмж төрж байна. Үнэхээр хийж байгаа зүйлдээ өөрийгөө бүрэн гүйцэд зориулж байгаа харагдаж байгаа юм. Энэ дунд үнэхээр за яг шууд тараад нөгөө хүн болгоны хийж байгаа юм өөр болохоор зэрэг би ингээд за яг тийм хийнэ гэж хэлэхэд айгүй хэцүү байгаа юм л да. Заримын хувьд үнэхээр шууд тараа бүр ингээд бясалгал амар сайн хийгээд өдөр болгон тэрийгэ хийгээд тэгээд тэрэндээ бүр ингээд өөрийгөө зориулаад тий бясалгаагүй байхдаа хүртэл бясалгах аргуудыг олж молоод тэрнээсээ улбалаад ингээд амар юм хүчтэй дүр зураг мурагнууд харж марах ийм хүмүүс байж магадгүй заяа. Үгүй юм а гэхэд хийж байгаа хичээлдээ одоо анхаарлаа хандуулад хичээлээ бүр нэг бүрэн гүйцэд бүр бүх юм ингээ ойлгож мойлгоод нэг бүр лаадаг шүү дээ. Яг тэгж байгаа хүн бас байж магадгүй. Өөр бас хийж байгаа ажилдаа бүр ингээ бүх юмаа зориулаад ингэж байгаа хүн байж болно. Надад ээж хүн бас орж ирлээ. Ингээ хүүхэдтэй тэг ээж байхын тулд яг яах ёстой тэрэндээ бүх юмаа ингэж зориулж байгаа. Тэрэнд бүр ингээ тэр нөгөө ээж гэдэг хүний дүрд бүр жинхэнэ орж байгаа хүн байж магадгүй. Эсвэл ингээд амар их гүүгээд
гүйлтнээсээ болоод нөгөө гүдэг хүмүүс ийм euphoric мэдрэмж авдаг штэ, ийм амар ийм баг худалчуунд ингээ хар тамхи хэрэгэлсэн юм шиг ийм амар эндорфин бүр гинт амар ихээр ялгараад ийм runner's high гэж хүн мэдэрдэг те. Тийм юм хүн мэдэрч байгаа мүү? Тэгээ нэг тийм бүр ингээд ямар ч үсэн хийж байгаа зүйлдээ бүхнээ зориулаад тэрнээсээ тэр чинь яг шууд утгаараа бясалгал биш байсан ч гэсэндээ бясалгалын чинээний ийм тархины задрал те бүр ингээл амар том юм хувьслууд ингээд явагдаж байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ нь шүү дээ те ерөөсөө танд хүчээр санагдахгүй. Одоо ингээ хүчээр хийгээд байгаа юм шиг, хүчлээд байгаа юм шиг, шүүсээ шахаад байгаа юм шиг огт санагдахгүй. Та маш их энэс ийм бүр ийм хай мэдрэх болно гэж харагдаад байгаа байхгүй юу? Бараг худалчуунд бараг л дур тавьж байгаа юм шиг мэдрэгдэнэ гэж харж ирээд байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээсээ болоод ингээд магтаал сайшаал бол угаасаа ийм юмнаас ирэх нь гарцаагүй. Энэ бол зүгээр л нөгөө одоо side effect гэдэг шиг те ингээд би амар англи үг оруулаад намайг хавчлаарай. Зүгээр л хажуунаас нь орж ирж байгаа нэг юм туслах одоо зүйл шиг те. Энэ нэр хүнд те тэгээ тэр амжилт гэдэг маань бол угаасаа л нөгөө үнэхээр ингэж юм хийж байгаа хүнд орж ирэхээс өөр арга байхгүй. Гүүж байгаа хүнд хөлс угаасаа урсдаг гэдэгтэй л адилхан те. Ингэж юм хийж байгаа хүнд одоо магтаал сайшаал орж ирэх нь угаасаа л байх л асуудал шүү дээ тий. Яг тийм шиг. Тэгээд энэ хийж байгаа үйл чинь хийж байгаа энэ үйл би үйл гэдэг амар сони хэлээд нөө. Энэ үйл чинь өөрөө сүнслэг үйл байгаа байхгүй юу? Үнэхээр гайхалтай энерги мэдрэгдэж байна. Тэгээд энэ бол таны glow up байна. Үнэхээр бүр дотроосоо таны нөгөө үнэхээр нөгөө нэг 30 мм-ээс нь гэрэл цацардаг байсан бол нэр үнэхээр л гэрэл цацархаар заяа. Тэрийгээ дагаад үнэхээр таны нөгөө өөртөө итгэл чинь амар өндөр болоод тэгээ энэ зүйлдээ өөрийгөө бүрэн зориулж байгаас болоод өөртөө амар итгэлтэй энэ зүйлээрээ дамжуулаад та бусадтай харилцаж гэн. Энэ зүйлээрээ дамжуулаад та өөртөө итгэлийг олж авахаас гадна энерги эрчмийг бас амар их авч байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр ямар нэгэн зүйлд өөрийгөө бүрэн гүйцэд зориулж байна. Үнэхээр гоё харагдаж байна. Гайхалтай, вау. За одоо нэмж хилээд байх нь надад нэг үлдээгүй юм шиг санагдаж байна. Яг үнэндээ ингээл болцсон юм шиг санагдаж байна. За гэхдээ хэдүүлээ тавшруулаад асууя. Энэ зүйл яагаад орж ирж байгаа юм болоо? Жохон контекст өгнө үү? Агуулга өгнө үү биднэрт? Агуулга өгнө үү? 7-гийн саваа яагаад энэ цаг үед энэ зүйл ингээ ороод ирж байгаа юм болоо? Tower окей. За. Дахиад нэг үзэр авъя. За, энэ зүйл болохоор зэрэг нэлээд том ийм амьдралын одоо алхам та авсантай холбоотой гэж гарч ирж байна. Ямар ч байсан гэсэн та ингээд сэтгэл чинь айгу тийм таагүй байсан, айгу сэтгэл шаргалжсан байсан. Тэгээд тэрнээсээ улбалаад тийм байна. Ингээл гараад ирж байгаа юм биш үү? Окей, ойлголоо. Энэ хүртэл заяа. Энэ glow up-ыг та хүртлээ үнэхээр их олон зүйлийг хийсэн байна. Сэтгэлжээ шархалсан ч байсан, өвдөжсэн ч байсан, хэцүү байсан ч гэсэндээ та энэ зүйлийг би хийх ёстой гэж үзээд хийсэн байна. Тэгэхээр энэ дунд заримынхын хувьд томоохон салалт те аль эсвэл одоо нутаг орон сольсон ч юм уу эсвэл амар том тийм карьерийн өөрчлөлт хийсэн ч юм уу ингээд ямар ч үсэн нэлээд том зүйл хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд энээс ч нь улбалаад орж ирж байгаа одоо шагнал маягийн зүйл байна. Гэтэ шагнал гэхлээр зэрэг одоо нэг юм те хин шагнал хүртэж болно шүү дээ те. Тийм биш. Үнэхээр та яг жинхнээсээ утгаараа нөгөө анхны гарч ирсэн хүзэр дээр болохоор зэрэг ийм бодож жогоод хийсэн үйлдэлүүд чинь таныг амжилтанд хүргэнэ гэсэн шүү дээ. Яг тэр явж байгаа хгүй үдийг хүртэл хийж ирсэн авсан тэр алхмууд хийж ирсэн тэр үйлдэлүүд чинь хоримтлагцаар байгаад өнөөдрийн таны энэ үйл хэргийг хүрэх хүртэл ингэж таныг дагуулж явсан байна зам нь. Тэгэхээр үнэхээр та хэд маань энэ хүрхийн тулд бас маш олон зүйлийг
давж туулсан гэж харагдаж байна. Та өөрийнхөө өөртөө итгэлгүй байдалтай нүүр тулсан, тэ өөрийнхөө ийм одоо хохирогчийн сэтгэл зүйтэй нүүр тулсан, амьдралаас орж ирсэн том ийм цохилтуудаас ингэж гарах шаардлагатай болсон гэх мэтчлэн ийм зөндөө олон асуудлуудын ард та гарсан байна. Тэгжиж та өөрийнхөө энэ одоо икигай гэж нэрлэж болох тэгжиж ингэж өөрийгөө автуулж болох энэ зүйлээ олсон гэж байгаа байхгүй юу? Тэгээд надад бол бүр яг нэг тийм одоо юм ингээл нэг юм буцлаа л гэдэг чинь буцалж жагаад яг оргил цэг дээр хурж байгаа тийм мэдрэмж 3 дугаар группийнээс надад орж ирж байна. Маш гоё нэрэг, маш гоё эрчим. Тэгээд энэ зүйл бол ийм санамсаргүйгээр ерөөсө тохиож байгаа зүйл биш. Энэ зүйл бол та энэ зүйлийг үнэхээр хүртэх эрхтэй учраас, энэ зүйлийг хүртэхийн тулд та бүх зүйлийг хийсэн учраас энэ зүйл одоо ингэж амьдралд нь орж ирж байгаамаа гэж харагдаж байгаа байхгүй юу? Энэ нь юутай холбоотой байх юм бол доо хүн болгонд айгүй өөр учраас би шууд ингээл за ийм юм байна гэд хэлэхэд айгүй хэцүү. Энэ нь хүн болгонд бүр айгүй давтагдшгүй өөр байгаа байх. Heartbroken яалтчгүй ингээд сэтгэл нь амар өмнө нь шархалж ийсэн гэж харагдаж байна. Тэгээ одоо болохоор зэрэг ингээд яалтчгүй нарны хүзэр гарч ирж байгаа хгүй. Нарны хүзэр ч өөрөө тариа хүзрийн хамгийн гэгээлэг хүзэр байдаг. Ямар ч одоо бараг нэг ч сүдэр байхгүй хүзэр байдаг. За self indulgence гэдэг хүч гарчсан. За би харъя. Тийм байна. Тэгээ энэ зүйлээ хийх нь таны хувьд айгүй бусад хүмүүсийн зүгээс энэ зүйлийг хийхэд амар тийм хувиа хичээсэн юм шиг санагдаж магадгүй заяа. Хувиа хичээсэн юм шиг эсвэл ингээд бусад хүмүүс таны энэ үйлдэлүүдийг чинь өмнө нь ерөөсөө ойлгохгүй байсан байж магадгүй. Гэхдээ энэ бол яг үнэхээр л яг та өөрийнхөө төлөө хийсэн зүйл байгаа байхгүй юу? Хиний ч төлөө хийгээгүй, яг өөрийнхөө л төлөө хийсэн зүйл байгаа гэж харагдаж байна. Энэ таны гаргасан сонголтууд, таны авсан үйл хөдлөлүүд бүгдээрээ яг таны төлөө байсан. Тэгснэ I like you гэдэг хүзэр гарч ирсэн, би чамд дуртай гэдэг хүзэр гарч ирсэн байна. Тийм энэ зүйл одоо таны амьдралд ороод ирчихсэн явж байгаа ч байж болон заримын хувьд эсвэл танд ерөөсөө тийм бүр үнэхээр ингэж өөрийгөө автуулж хайрлах тийм үйл хэрэг одоогоор орж ирээгүй байгаа бол энэ зүйл таныг хайж байгаа, энэ зүйл таны араас баг гүйж байгаа шүү за. Яг одоо цаг дээр. Тэгэхээр энэ зүйлээ та өөрлөгөө татж байгаа. Тэгээд энэ зүйлтэйгээ учирсны дараа бол ерөөсөө та энэ зүйлдээ өөрийгөө автуулахаас өөр аргагүй болох болно гэж харагдаж байна. Би яг шулан арцыг дөнгөж эхлүүлж авах үедээ яг иймэрхүү мэдрэмжийг айгүйх авч ийсэн. Би ч бүр ингээл энэ тараа хүзэр мөдрөө бүр амар сурсан штэ ингээл өөрөө яг тэмдэглэж аваад бүр үнэхээр өөрийгөө зориулаад өдөр болгон бяцлаглаа хийгээл бүр үнэхээр тэгжсэн яг тэрэн шиг тийм нэрэг орж ирж байна л та. За энэ нь юу байж болох юм бэ гэдгийг сөхөөсудаас нь асууя. Гэхдээ нэг сүртэй мессеж орж ирэхгүй болов. За юу ч гэсэн харъя те. Энэ юу байж болох вэ? Ялангуяа яг энэ нь юу юм бэ гэдгийг мэдэхгүй байгаа хүмүүсийн хувьд энэ нь юу юм бэ? За 9 ая гарч ирсэн гайхацуул алга энэ зүйл танд маш их юуг өгөх болно. Ийм дур ханамжийг өгөх болно. Үнэхээр энэ зүйлийг хийхэд танд кайфтай байх болно. Маш кайфтай байх болно. Тийм ч учраас та өөрийгөө тэгж зориулна гэж аахгүй. Одоо нэг ном шимтэн уншдагтай л адилхан гэсэн. Гэхдээ энэ нь ямар нэгэн үйл хэрэг байгаа. За яг одоогоор жоохон хүлээчгээ гэж байна. Мэдхгүй байгаа хүмүүс нь яг одоогоор жоохон хүлээчих энэ зүйл тун утгагүй орж ирэх болно. Тэгээ энэ зүйл таныг өөртөө бүрэн гүйцэд дурлуулах болно. Энэ нь нэг юм цоошин хобби юм шиг тэмж байж болно. Тэгснээ араас нь 10-ын цус гарч ирж байна. Энэ зүйл таныг эд баялаг руу бас дагуулах боломжтой. Тэгэхээр ямар ч байсан 3 дугаар группийнхэн өөртөө яг одоогоор таны энерги чинь юуг татаад байгаа гэхээр зэрэг үнэхээр яг та бүрэн гүйцэд өөрийгөө зориулж чадах ямар нэгэн үйл хэргийг татж байна гэдгээд л ойлгочиход болно. Өөрийнхөө үйл хэргийг олчихсан хүмүүсийн маань хувьд ямар нэгэн зүйлийн төлөө хичээгээд явж байгаа хүмүүсийн маань хувьд таад маань энэ зүйлдээ өөрийгөө бүрэн гүйцэд зориулах тэр энерги эрчмийг өөртөө татж байгаа гэдээ ойлгочих. Тэгээ энэ эрчмийг хүлээж аваа та энэ зүйлд өөрийн ирэхгүй татагдаад өөрийгөө бүр ингээд үнэхээр зориулснаар бараг л нэрээ сүнсний сэрэлт шиг зүйл явагдсан заяа.
Сүнсээс хэрэлчиг зүйл явагдана. Өмнө нь юроосо хардаггүй байсан зүйлсүүд олж харах болно. Үнэхээр гайхамшигтай юм кайфыг энэчнээс мэдрэх болно. Тэгээд энэ зүйл чинь явандаа танд их хэмжээний бас эд баялагийг өгөх магадлал маш өндөр байна. Нэг доор мөнгө орж ирэхгүй та багаар энэ зүйлээ жижигээс нь томруулж явсаар байгаад энэ зүйл чинь танд эцэстээ маш их эд баялаг бүрэн дүүрэн мэдрэмжийг өгөх болно гэж харагдаж байгаа хгүй. 10 зас маань бол багаар хоримтлагддаг мөнгийг ярьдаг байхгүй. Тийм байна. За энэ бол нээлттэй уншлага байлаа. Тэгээ таалагдсан байх гэж найдаж байна. Маш юм өндөр эрчимийн энерги байлаа. Тэгээ ийм зүйлийг өөрийнхөө яг хийх хүсэж байгаа зүйлийг хийгээд явж байгаа хүмүүс цанаасаа л нэг юм тэнгэрлэг харагддаг. Тэр нь таны яг glow up болж байгаа гэж харагдаж байна. Тийм за ийм байна. За одоо би болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ хэдүүлээ юу асуух вэ гэхлээр зэрэг за нэгдүгээр болохоор зэрэг яг энэ хүртэл заяа өнгөрсөн одоо ирээдүг би харж өгөх болно. Яг энэ одоо сэдвийн хүрээнд те өнгөрсөнд ямархуу асуудлууд гарч исэн. Одоо яг энерги нь яг ямархуу эрчимтэй яваад байгаа юм. За яг ойрын ирээдүйд яг юу болох вэ? Юуг өөрлөгөө яг татчих байгаа. Ямар үйл явдлыг татчих байгаа вэ гэдгийг харна. За тэгэнгუутаа санхүүгийн талбар дээр энэ зүйл чинь яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг бас харж өгөх болно. Санхүүгийн яг одоо байгаа байдал, ойрын ирээдүй, холын ирээдүй тэнд яаж хүрэх вэ гэдгийг харж байгаа. За тэгээд дараа нь болохоор зэрэг би энэ үйл хэрэг дээр нь дахиад нэмэлт тодруулга, бүр гүнзгий тодруулгыг авч өгье гэж бодож байна. Тийм. За юм байна манайхаа. За тэгээ нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр олсаа бүгдээрээ баяр таа.